Сайн байцгаана уу? За энэ удаад удуулгын аппаратны талаар бага зэрэг ярих гэж бодлоо. Ерөнхийдөө бол удуулгын болон ерөнхий удуулгатай алхам орж байгаа тохиолдолд бид нэр заавал удуулгын аппаратын талаар мэдэх чухал зүйл, ялгаанууд нь юу юм гэдэг талаар ярих гэж байна. За энэ зурган дээр харагдаж байгаачлан ерөнхий удуулгатай байгаа тохиолдолд бол бид нэр яг удуулгын аппаратад аваад удуулгын аппаратыг удирдах замаар ажилуулдаг гэсэн үг. Энэ аппарат бол нэг 90-ад он, 80-ад оны үед хэрэглэгдсэн аппарат байна. Харин орчин үед бол маш өндөр технологитой, маш нарийн технологитойгоор үйлдвэрлэгддэг болсон. Тэгээд энэ яагаад юун дээр үндэслэж, ямар онол дээр үндэслэж үйлдвэрлэгддэг талаар ярилцгаая. За бид нар болохоор одоо яг Монголд хэрэглэгдэж байгаа аппаратуудын хувьд бол янз бүрийн аппаратууд байдаг. За энэ эдгээр аппаратуудны хамгийн чухал хөдөлгүүр гол цөм болох anesthesia ventilator буюу одоо удуулгын аппаратны вентиляторын талаар ойлголт авцгаая. За ерөнхийдөө бидний яг мэдээгүй зүйлгийн эргэн тойрон, эм тариа, техник технологи болон өндөр хяналт гэдэг бол маш чухал ойлголт байдаг. За энэ эргэн тойронд бол техникийн талаас хэд хэдэн зүйлүүд бол чухал байдаг. За нэгдүгээр мэдээж монитор, хоёрдугаарт амьсгалын хүрээ болон ерөнхий удуулалтын хаалганы үед бол заавал байх шаардлагатай болон яаралтай үед бол бэлэн байх шаардлагатай зүйлүүдийн нэг. За удуулгын аппаратанд бол уур шуулагчгүйгээр төсөөлөхгүй. Дээрээс нь хийн гадагшлуулагч нь байна уугүй юу гэдгийг заавал шалгах ёстой. За хамгийн чухал зүйл болгох pipeline буюу араас одоо удуулгын аппаратнаас орж байгаа тэр хий хоолой байгаа. За тэгээд вентилятор хамгийн гол зүйл. За дээрээс нь удуулгын аппаратны мониторын талаар бол сайн мэдж явах ёстой. За эдгээр зүйл бол яг удуулгын аппарат ерөнхий удуулалтын хаалганд орж байгаа тохиолдолд гол техник хэрэгслүүд гэж явж болно. Үүн дээр нэмэгдээд маш олон зүйлүүд бол байдаг. За вентиляторын хувьд гэх юм бол ерөнхийд нь 3 байдаг. Эхнийх нь буюу below type буюу хөөрөг хэлбэрийн вентилятортай аппарат. За дараагийнх нь болохоор piston type буюу piston вентилятортай удуулгын аппарат. За дээрэс нь acute volume reflector type буюу эзлэгүүн нөөцлөгчтэй аппарат гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол ялгаанууд нь юу вэ гэхээр бело буюу хөөрөг хэлбэрийн аппарат бол одоо яг хөөрөг нь бол ил харагдчихийдэг. Аппаратуудын хувьд бол янз бүр хамгийн чухал зүйл нь тухайн мэдээгүй зүйлийн хэмжээ бол гаднаас нь хараад энэ ямар технологитой аппарат вэ гэдгийг мэдж яах нь өөрөө хаана асуудал гарч болох вэ гэдгийг мэдж яах ач холбогдолтой гэдэг юм байна. Тэгэхээр below type-ийн аппарат бол ийм дотроо дээшээ доошоо буюу амьсгал авалт гаргалтын дээр дээшээ доошоо болдог юм хөөрөгтэй. Тэгээ гадна талдаа ийм below буюу ийм хөөрөг агуулдаг савтай тийм давхар технологи гэдэг гэсэн үг. Piston type буюу piston type бол яг өөрийн гэсэн хөдөлгүүртэй. Тэгээ тэр хөдөлгүүрээрээ одоо шприцнээс хий шахаж байгаа юм шиг тэгж ажилдаг гэсэн үг. Маш нарийн технологи байдаг. Харин volume reflector гэдэг нь болохоор орчин үеийн аппаратуудад буюу flow eye гэдэг нэрээр бол алтарсан. Ийм 3 төрлийн вентилятортай гэж ерөнхийд нь 3 хуваадаг гэсэн үг. Эдгээрийг бол яг хооронд нь холиод ч юм уу эсвэл давуу сул талын холиод эсвэл хавлага нэмэх хасах байдлаар бол аппаратнууд янз бүрээр үйлдвэрлэгдсэн байх боломжтой байдаг. За өөр нэгэн ангилал дээр болохоор double circuit гэж байдаг. Single circuit, in circuit гэдэг үндсэндээ 3 хуваачдаг. За энэ бол ном болгон дээр янз бүрээр бичигдсэн байх тохиолдлууд байдаг. Double circuit гэдэг нь болохоор below type-ны вентиляторыг хэлж байгаа. Single circuit гэдэг нь болохоор piston type-ны вентилятор. In circuit гэдэг нь болохоор volume reflector type-ны вентиляторыг ингэж 3 хувааж үздэг. Тэгэхээр энэ дээр бол ерөөс толгой ярих шаардлагагүй. Double circuit гэдэг нь юу юм гэхээр below type-ны вентиляторыг хэлж байгаа. За энэ дээр одоо бол удуулгын аппаратыг гаднаас нь хараад ямар бүтцтэй байх талаар ярилцъя. За энэ удуулгын аппаратын дээр бол удуулгын аппаратыг бол хөдөлгөнө. За дээрэс нь амьсгалын замын хэрэгслүүдийг хадгалах савтай. За дээрэс нь шохоо хийх канистрт байна. Уршуулагчийн хэсэг, урсгалын хэсэг, даралтыг хянах хэсэг, за амьсгалыг хянах хэсэг гэх мэтчлэн. Энэ дээр харах зүйл нь болохоор за ямар вентилятортэй бидгийг хараад
буюу энэ below ventilatorтэй амьсгалын аппарат байна гэсэн үг. За below ventilatorтэй байна гэдэг чинь хаана асуудал байж болох уу, ямар схемтэй гэсэн үг гэдгийг мэдэх нь өөрөө ач холбогдолтой байдаг юм байна. За below ventilator-ын хувьд гэх юм бол ном болгон дээр янз бүрээр бичигдсэн байдаг. Below ventilator, double circuit ventilator, за эсвэл pneumatically driven below ventilator гэх мэтчлэн. За below ventilator гэж байгаа бол хамгийн чухал зүйл нь drive gasтай буюу хөтлөх хийтэй байдаг гэсэн үг. За энэ хийтэй байж иж below ventilator ажилладаг. Дээрээс нь бүх аппаратуудад бол flow gas, fresh gas flow буюу fresh gas inflow гэж нэрлэдэг ийм одоо цэвэрхийн урсгал бол ирнэ гэсэн үг. За унтуулгын аппаратанд ирж байгаа даралтын талаар ярилцъя. За энэ унтуулгын аппаратнаас одоо ирж байгаа pipeline юм уу эсвэл одоо цилиндртэй байгаа тохиолдолд бол өндөр даралттай аппаратанд ирдэг гэсэн үг. Тэгээ энэ аппарат өөрөө дундын даралттай, өвчтөн дээр очихдоо дандаа бага даралтаар бол хийн урсгал очтгоо. За энэ fresh gas inflow-гийн тусламжтайгаар бол тодорхой хэмжээгээр урсгал үүсээд өвчтөнд одоо амьсгал тодорхой эзлэгүүнээр амьсгалын эзлэгмө бол орж байгаа гэсэн үг. За driving gas гэдэг нь өөрөө ямар ач холбогдолтой вэ гэхээр одоо хөөргөний below-ийн house-ийн буюу гатналын хэсэг. За түрүүний зурган дээр бол гатналын power шилэн доторх энэ below-а харж ах зориулттай байдаг. Тэгээ гадналтай амь эзлэгүүнтэй. За тэгэхээр driving gas шахагдаад түүн дотор хөөргөн дотор байгаа тэрхий шахагдаж одоо энэ хүрээнд бол очдог гэсэн үг. За энэ below ventilator-ыг яагаад double circuit гэж нэрлэдэг вэ гэхээр below house-ын дотор орж байгаа энэ driving gas-ийн хий өөрөө нэг circuit болдог гэсэн үг. Дараагийнх нь болохоор энэ below-наас гарч байгаа энэ circuit нь болохоор хоёр дахь хүрээ болно гэсэн үг. Тэгэхээр энэ double circuit гэж нэрлэдэг учир нь юм байна. Тэгэхээр энэ driving gas-аар шахагдж байгаа доторх шахагдаад энэ хөөргөн дотор байгаа хий шахагдаж энэ хоёрын хоорондоо холилдохгүй гэсэн үг. Тэгээ эндээс шахагдаад C2 абсорбантаар дамжаад тэгээд хийн одоо цэвэрхийн урсгал дамжиж энэ одоо амьсгал авалтын хавхлага нэгдээд энэ хавхлага нэгдсэнтэй холбоотойгоор хүнд амьсгал ордог гэсэн үг. За энэ тохиолдолд бол одоо хийн урсгалыг бид нар өөрсдөө зохицуулна. За ямар одоо амьсгалын эзлэгүүнээр өгч байгааг бол бид нар амьсгалын аппаратны, унтуулгын аппаратны одоо волюм яаж өгч байгаа, амьсгалын тоог нь яаж өгч байгаа гэдгээс бол хамаараа явчихна гэсэн үг. За энэ үед бол одоо below ventilator дээр бол хамгийн чухал үсэн driving gas. Drive gas бол одоо below house-ын дотор орж байгаа тохиолдолд бол энэ гаргалтын хавхлага бол ингээ хаагдчихдаг. Гадагшаа гарах хавхлага байхгүй гэсэн үг. Ерөнхий одоо түрүү ярьсанчлан ерөнхий гадналаас харахад ямар технологитой вэ гэдгийг унтуулгын аппаратн дээр заавал мэдж явах хэрэгтэй. За энэ гаргалтын хавхлага хаагдана гэдэг маань scavenging систем буюу бохирлын систем рүү бол ямар нэгэнхий амьсгал авалтын үедээ орохгүй гэсэн үг. За driving gas бол ер нь бол цэвэр 100% хүчил төрөгч байх боломжтой байдаг. Энэ хийн өөрөө 100% хүчил төрөгч байх боломжтой. Эсвэл бол одоо хийн одоо агарын холимог бас авч болно. Ер нь бол аль ямар технологитой гэдгийг асуух шаардлагатай гэсэн үг. Энэ аппаратны driving gas нь хүчил төрөгчөөс их сурвалжтай юу эсвэл бол агаараас их сурвалжтай гэдэг нь айгүй ач холбогдолтой. Driving gas өөрөө айгүй их одоо энэ driving gas болон энэ fresh gas блоч бараг тэнцвэр шахуу. Тэгэхээр энэ тэнцвэр шахуу байж ижил одоо эзлэгүүнээр шахаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд бол цэвэр хүчил төрөгчөөс авч байгаа бол хүчил төрөгч их хэрэглэгдэнэ гэсэн үг. Агаараас авч байгаа бол мэдээж энэ хоёрын холилдохгүй чинь агаараас авал илүү одоо байх боломжтой. Харин одоо цэвэр хүчил төрөгч байхын ач холбогдол нь юу вэ гэхээр тухайн хүнд очиж байгаа хүчил төрөгчийн хэмжээ буурах үед эрт таних боломжтой байдаг гэсэн үг. Driving gas-ээр алдаа гарчвуу, fresh gas-аас ирж байгаа алдаа гарвуу гэдгийг хянахад ач холбогдолтой байх боломжтой гэсэн үг. За тэгвэл амьсгал гаргалтын үедээ яадаг юм бэ гэхээр амьсгал гаргалтын үедээ бид нэр одоо тухайн өвчнөөс гарч байгаа учраас энэ үед амьсгал гаргалтын хавхлага нэгдээд одоо энэ хөөрөг дүүрдэг гэсэн үг. За одоо бол яг ил бид нэр ийм унтуулгын аппараттай байгаа вентиляторыг ингээл харж идэг дээшээ доошоо болоод энэ бол ингээл амьсгал авалт гаргалтын үед л ингээл дээшээ доошоо болж байгаа. За тэгтэл энэ зөвхөн одоо тухайн хүний амьсгалын гаргалтын нөхцөл бол биш байдаг. Буюу эндээс fresh gas flow орж идэг гэсэн үг. Fresh gas одоо урсгал орж иж
тэнд нийлээд энэ хөөрөг дээшилж байгаа гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Тэгэхээр цэвэр тухайн хүнээс очиж байгаа тэр хий дүүрч байгаа хэрэг биш. За энэ үед бол driving gas-ийн хавлага бол хаагдчихна. Тэгэхээр энэ газ орохгүйгээр энэ хаус центр байгаа энэ гадна талын хий чинь одоо багасаад driving gas орох гэсэн үг шүү дээ. За эндээс дахиад юу гардггүй гэхээр гаргалтын хавлага нэгдээд scavenging system-ээр гадагшилдаг гэсэн үг. За энэ дээр бол хоёр том асуулт гарч ирнэ. Эхнийх нь болохоор driving gas ингээд scavenging system руу гардаг юм уу? Эсвэл яг энэ одоо ууршуулагч болон CO2 абсорбанттай уралд ороод эсвэл эцсийн одоо үр дүндээ гарсан буюу хаягдал тэрхий scavenging system гардаг юм уу гэвэл ерөнхийдөө бол тухайн аппарат яаж үйлдвэрлэгдсэний шалтгаална. Ерөн ихэнх тохиолдолд бол тухайн эмчилүүлэгчийн амьсгалаас гарсан CO2 абсорбантаар ингээд уралд орсон эцсийн бүтээгдэхүүн бол scavenging system гардаг аппарат байдаг. Гэтэл энэ одоо ерөнхийн энэ миний яриад байгаа вентиляторууд чинь өөрөө энэ хүрээнд rebreathing systemтэй буюу эргэн амьсгалах зорилттойгоор хийгдсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр эргэн амьсгалах тохиолдолтой байгаа тохиолдолд бол driving gas нь гадагшлах юм уу эсвэл тухайн scavenging system гадагшлах юм уу гэдгийг бол ялгаатай байдаг гэсэн үг. Ер нь бол тухайн аппарат scavenging system-ээрээ үлдэгдэл одоо waste буюу хаягдал одоо гардгаа гэсэн санаа. Ер нь одоо гардаг гэсэн. Тэгэхээр энэ ерөөхдөө бол одоо fresh gas flow болон тухайн хүнээс очиж байгаа энэ ирж байгаа эзлэгүүнээс scavenging system руу гарна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байдаг. За энэ болвол дандаа одоо автомат буюу гар дээр аваагүй байгаа үе буюу автомат болгоцсон байгаа үеийг ярьж байгаа. За энэ дээр юу ярих гэсэн бэ гэхээр яг хуу тухайн унтуулгын аппарат бол хоёр янзаар хийн урсгал авч болно. Эхнийх нь бол цилиндрээс авч болно. Хоёрт нь бол pipeline буюу хийн хоолойгоор авч болно. Тэгэхээр одоо ингээд бид нэр харж явах хэрэгтэй гэсэн үг. За энэ хий хаанаас миний унтуулгын одоо ажиллаж байгаа энэ унтуулгын аппарат хаанаас хийгээ авч ийнэ гэдгийг харна гэсэн үг. Ингээд бол цилиндрээс авч ийн үү эсвэл pipeline-аас авч ийн үү? За pipeline-аас их одоо орчин үеийн технологитой эмнэлгүүд бол авдаг. За энэ pipeline буюу тэр хийн хоолоос авж байгаа бол яг зөв явж байгаа юу гэдгийг нь бол харж явах хэрэгтэй. Яг одоо яг өөрөөсөө тохирдог хоолойтой ч гэсэн яг хаанаас авж байгаа энэ даралт нь хангалттай байгаа мó гэдгийг харах хэрэгтэй. Цилиндртэй байгаа тохиолдолд заавал одоо регулятор буюу одоо даралтыг бууруулдаг технологи нь байна уу? За тэгээ дээрэс нь энэ цилиндр дүүрэн байна уу, цэнэглэгдсэн байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байдаг. За одоо стандартаар бол одоо E стандарттай ийм баллоныг бол ашиглаж байгаа. Энэ баллон бол өөрөө одоо унтуулгын аппаратанд хэрэглэлээ гэж бодъё. За full байлаа, дүүрэн байлаа гэж бодоход below вентилятортай байгаа тохиолдолд full E цилиндртэй хангагдж байгаа тохиолдолд за жишээлбэл би 1 литр минутаар тухайн урсгалаа өгөөд 10 цагийн турш одоо хүчил төрөгчөө хэрэглээд явна гэсэн үг. За хүчил төрөгчийн баллон бай гэж хүчил төрөгчөө хэрэглээд явна гэсэн үг. Гэтэл driving gas-тай ийм below-тай вентилятортай байна гэдэг чинь тухайн driving gas нь хүчил төрөгч байх юм бол одоо адилхан гэсэн үг. Fresh gas flow болон driving gas нь ижилхэн хэрэглэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө driving gas шахаж байгаа болон дотор талаас орж байгаа тэр хоёр одоо хийн урсгал нь яг ижилхэн байгаа учраас их хэрэглэгдэнэ гэсэн үг. Одоо цилиндрээс их сурвалж авч байгаа бол одоо ямар нэгэн driving gas-гүйгээр тухайн 1 литр минутаар ингээд тухайн full байгаа E цилиндрийг ашиглалаа гэхэд ойролцоогоор 10 цаг ашиглана. Гэтэл drive gas-тай болон fresh gas flow байх юм бол бид нэр 2 цаг л ашиглана гэсэн үг. Яагаад тэгэхээр double circuit учраас double хэрэглээтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд бол ямар одоо хаанаас их сурвалж авч байгаа юм гэдэг нь аюу ач холбогдолтой байдаг байх нэ. За энд бол хэвийн үзүүлэлтүүдийг харж байна. За энэ бол нөгөө одоо хэвийн үзүүлэлт гэсэн үг. За 1 атмосфер нь болохоор зэрэг 100 кПа гэдэг юм байна. 14.7 PCI гэдэг даралттай байдаг гэх мэтчлэн. Тэгэхээр нөгөө амьсгал унтуулгын аппаратын дээр гарч байгаа даралт нь хүчил төрөгчийн даралт нь хэр байна, агарын даралт нь хэр байна гэдгийг харахад зориулттай байдаг. Тэгэхээр 1 атмосфер нь дараах зөвлөлттэй бол тэнцүү байдаг гэсэн санаа. За тэгвэл энэ below вентиляторыг дотор нь хоёр ангилдаг. За жишээлбэл тухайн одоо энэ аппаратны хувьд ингээ харах юм бол
За энэ бол GE аппарат байна. За GE аппаратын дээр ингээд вентилятор нь харах юм бол энд окей, энэ below вентилятортай юм байна. За тэгвэл энийг дотор нь хоёр ангилдаг. Ascending below болон одоо уруудах өксөх болон уруудах гэд хоёр ангилдаг. Хоёр ийм хөөрхтэй аппарат байдаг гэсэн хоёр төрлийн. За ascending буюу за энэ бол ингээд дээшээ харсан ийм ascending буюу өксөх байдлаар гэсэн үг. Тэгэхээр амьсгал авалтын үедээ drive газ ороод шахагдаад хүн амьсгал авч байгаа. Амьсгал гаргалтын үед буцаад гарч ирж байгаа болохоор энэ ингээд дээшлэн гэсэн үг. Энэ болохоор өксөж байгаа ascending гэсэн үг. Гэтэл descending below-тэй байхаар яадаг вэ гэхээр амьсгал гаргалтын үедээ ингээд доошилдог гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө доороо байх юм бол энэ доошилдог below-тай юу эсвэл дээшилдэг below-тай юу гэдгийг аюулсан харна гэсэн үг. За энэ below юм байна гэж орхичиж болохгүй гэсэн санаа. Энэ яагаад вэ гэхээр ascending болон descending below-тай байна гэдэг нь өөрөө маш ялгаатай зүйл. За одоо leak гарлаа, тухайн одоо circuit-д ямар нэгэн байдлаар гарлаа гэхэд мэдэгдэх гэдэг бол аюул ач холбогдолтой байдаг. Яг нь орчин үеийн аппаратууд бол яг алармтай байдаг. Гэхдээ бас эрсдлүүд бол байгаа. За жишээлбэл энэ ascending below-тай ийм аппарат байлаа гэж бодъё. Тухайн одоо circuit дээр ямар нэгэн leak үүслээ гэхэд fresh gas flow-гоос ирж байгаа тэр хийнээс илүүтэйгээр том ийм leak үүсчих юм бол below одоо дээшээ ингэж хөөрч дүүрхгүйгээр дандаа уналттай байна гэсэн. Ерөөсөө хөөр дээшээ харахгүй. Тэгэхээр бид нэр ил харах боломжтой болчихгүй. Вентилятор ажиллаж гэнэ үү, ажиллахгүй байна уу? Хүчилтөрөгч нь унсан уу, агаар нь унсан уу, яасан ийсэн гэдгийг харах боломжтой гэсэн санаа. За тэгэхээр ингээ унсан хിവэр харагдаад дээшлэхгүй гэсэн үг. Амьсгал гаргалт энд бол амар том лик байна гэсэн үг баггүй. Тэр урсгалаас давсан хийтэй бол ингээ шууд харагдана гэсэн үг. За тэгээд энэ бол major тийм том хийний одоо ликний тохио болж чаднаа. Би ингээ шууд ascending below-тай бол ингээ шууд харж чадна гэсэн үг. Алдаа гарлаа шууд харах боломжтой. Гэтэл descending below-тай байвал яах вэ гэхээр одоо их тийм том хий буюу одоо fresh gas flow-оос илүү их том хий лик үүсэн тохиолдолд ерөөсөө хөдлөхгүй гэсэн. Ингээ яг одоо ascending бол хөдлөхгүй ингээ харагдчихсан шүү дээ. Descending below бол ингээ хөдлөд харагдана гэсэн үг байхгүй юу? Одоо доошоо бууж байгаа учраас тэгэхээр энэ тохиолдолд яагаад энэ descending below below ингээд алдаатай харагддаг вэ гэхээр агаараас одоо хий ингээд сороод аваад дүүрээд доошоо унаад дээшлээд байх боломжтой гэсэн. Тэгэхээр хэвээ ажиллаж байгаа юм шиг том лик үүсчихэд хахад хэвээ ажиллаж байгаа юм шиг харах боломжтой. Яагаад тэгэхээр room air-ийг ингээд сорж дүүрчээд идэг гэсэн. Ийм технологид бол яг детект хаана үссэн эсвэл ингээд төвхтэй зүйл буюу төөрөгдүүлэх эрсдэл бол descending below дээр илүү эрсдэлтэй байдаг гэсэн. Тэгэхээр тухайн унтуулгын аппарат нь ямар технологитой байдаг вэ? Ascending юм уу, эсвэл descending юм уу гэдгээ харна гэсэн. Тэгэхээр унтуулгын аппарат шинээр авах гэж байгаа тохиолдолд ч юм уу миний ажиллаж байгаа тэр унтуулгын аппарат ascending below-тай байна уу, эсвэл descending below-тай байна уу гэдэг нь ач холбогдолтой байх нэ. Тэгэхээр эрсдэлтэй нь одоо уруудах буюу энэ descending below байдгаа гэсэн санаа. За одоо энэ below вентилятортай байгаа тохиолдолд ингээд тодорхой эрсдлүүдийг бол ярьж байгаа гэсэн санаа. За high pressure driving gas, intermediate pressure буюу одоо энэ нөгөө driving gas нь түрүү хэлсэнчлэн дандаа өндөр юм уу дундын даралтаар ирдэг. Энд одоо below house-ийн дотор ингээ өндөр юм уу дундын даралтаар ирдэг гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд яадаг вэ гэхээр энд ямар нэгэн хийн урсгал өндөр байх, эсвэл эзлэхэн өндөр байх, tidal volume өндөр байх ийм тохиолдолд дандаа barotrauma үүсэх эрсдэлтэй байдаг. Эзлэхүүнээр удирдах байгаа тохиолдолд бол barotrauma үүсч болно. Гэтэл даралтаар удирдах байгаа тохиолдолд, даралтаар удирдаад явж байгаа тохиолдолд энэ өндөр даралт учир байдаг учраас volume trauma үүсэх эрсдэлтэй байдаг. За тэгээд энд ингээд даралт өгж ийм эрсдэл үүсэх одоо даралтын гэмтэлтэй цулцсан гэмтэх уушгин тачаал өгөх гэх мэтчлийн эрсдлүүд бол гарч болно. Гэтэл зарим тохиолдолд яг одоо юу гэдгийг tidal volume 500 мл-ээр өгсөн байлаа гэхэд багаар ороод ч юм уу эсвэл бол ихээр ороод байх тохиолдлууд бол байж болно. За яаж тэрийг мэдэх вэ гэхээр мэдээж мониторинг хэсэг байгаа. Тэн дээр харж болно. Тэгэхээр энэ
below дээр юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр гатналт нь ийм одоо below house ийм power байх тохиолдлууд байдаг. Ер нь бол гатналаас ингээд шууд харах боломжтойгоор хийгдсэн байдаг гэсэн үг. Гэтэл энэ доторх нь болохоор ийм дээшээ доошоо бунд ийм хөөрг учраас энэ сунах удаан хугацаанд хэрэглэгдээд сунах тохиолдолд бол дандаа вентиляцийн асуудлыг үүсгэдэг гэсэн үг. Hyperventilation үүсгэх, tidal volume хангалттай орохгүй байх гэх мэтчлийн асуудлууд бол үүсэх боломжтой байдаг. За дээрэс нь бид нэр яг ийм аппараттай тохиолдолд гаргалтын авахлахыг сайн анзаарч авах хэрэгтэй буюу унтуулга гэхлээр преоператив чек хийх хэрэгтэй гэсэн үг. За ийм беловтэй унтуулгын аппаратнууд бол дандаа хажуу талдаа ингээд гаргалтын авахлага ингээд ил харагдчихэдэг, давуу талтай байдаг. Тэгээ ийм тохиолдолд бол дандаа одоо амьсгалын хүрээгээ холбоод битүүмж үүсгээд энэ хавхлага ажиллаж байгаа буюу одоо энэ даралт харж байгаас энэ дундын даралтыг эндээс харах боломжтой. Тэнгүүд энэ тодорхой нэг 30 см усны багнаар даралт үүсгээд за тэгээд мишогтой ингээд яг шалгахад энэ хоёр хавхлага дээшээ доошоо бууж гинүү гацж гинүү гэдгийг л харах зорилготой гэсэн. Тэгээ преоператив чек хийхдээ бол дандаа энийг шалгах хэрэгтэй байдаг гэсэн санаа. За тэгээ below вентилятор дээр бол одоо түрүүний хэлсэнчлэн ингээд шууд вентилятор нь бол харагдаж байна. Тэгэхээр амьсгал авалт гаргалтын үедээ fresh gas flow оролцдог. Дээрэс нь driving gas нь өндөр болон донны даралттай байдаг. За тэгээ вентиляторын гаргалтын хавлага гэдэг бол чухал ойлголт байдаг юм а гэдэг зүйлийг харах хэрэгтэй гэсэн үг. Энэ бол double circuit буюу below вентиляторын одоо чухал хянах бид нар мэдэх ёстой зүйлүүдийн нэг байх нэ. За тэгвэл mechanically за driving piston вентилятор гэж байгаа. За piston type-ны вентилятор бол яг энгийнээр ойлгоход орчин үед бидний өргөн хэрэглэгдэх драгер аппаратууд бол дандаа piston вентилятортай байдаг. Драгер аппаратн дээр бол гадналт нь тийм нөгөө below буюу хөөрөг бол харагдахгүй гэсэн. Харагдахгүйгээр явдаг. За энэ нь өөрөө ямар ач холбогдолтой вэ гэхээр below вентилятор бол өөрөө одоо шахаж буюу driving газар шахаж compressed газтай байдаг болохоор илүү баротрама үүсэх эрсдэлтэй байдаг. Гэтэл энэ piston вентилятор бол ямар нэгэн тэгж компресс хийж давхар ийм одоо circuit биш зөвхөн single circuit байдаг учраас энэ тохиолдолд бол ямар нэгэн аюул бол харьцангуй багтай гэсэн үг. За энэ бол амьсгал одоо авалтын үед бол харагдаж штэ. Тэгэхэд бол энэ piston вентилятор өөрөнд нь мотортой. Тэгээ мотороор бол тодорхой эзэлтгүүнийг шахсан тохиолдолд авалтын хавхлага нээгдээд амьсгал авалт явагддаг гэсэн. За энэ тохиолдолд бол fresh gas flow байна. За дээрэс нь давхар ач холбогдолтой зүйл нь fresh gas decoupling valve гэж байгаа. Энэ бол аюул ач холбогдолтой зүйл байдаг. За энэ piston вентилятор дээр хэд хэдэн анхаарах зүйл нь нэгдүгээр нь piston вентилятор гэдэг бол шприцнээс ингээд яг эзэлхүүнээр шахаж байгаа юм шиг ажилладаг гэсэн үг. Энэ одоо дээшиллээ тодорхой бид нэр 500 мл tidal volume-аар өглөө энэ дээшиллээ ингээд амьсгал авалт явагддаг гэсэн үг. Одоо яг баг хийг наривчлалтай оруулахад ач холбогдолтой гэсэн санаа. За амьсгал авалтын үед бол fresh gas flow-гийн энэ хавхлага бол хаагдчихдаг. Тэгээ энэ хавхлага хаагдах үед одоо мишок дотор бол хий ороод нөөцлөгдөх байдлаар явдаг гэсэн үг. За нөөцлөгдөөд хоёр тишээ гарч байгааз. Тэгээд эхнийх нь нөөцлөгдөөд нөгөөх нь болохоор одоо гаргалтын хавхлага бүр scan систем рүү явдаг гэсэн үг. За энэ бол яг амьсгал авалтын үед явагдаж байгаа single circuit driving piston вентиляторын загвар харагдаж байна. Энэ бол дандаа computer controlled stepper явагддаг учраас биднэрт ямар нэгэн байдлаар driving gas хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ үед бол одоо below вентиляторыг бодвол яг target тэр бай амьсгалын эзэлхүүний өгөхөд бол нэлээд ач холбогдолтой зөв байдгаа гэсэн үг. За тэгвэл амьсгалын гаргалтын үед яадаг вэ гэхээр амьсгал гаргалтын үед мэдээж амьсгал авалтын хавхлага хаагдана. Энэ үед эндээс бид нэр одоо цэвэр урсгал орж байгаа. Энэ цэвэр урсгал бол шууд энэ piston вентилятор руу ордог гэсэн үг. За энэ piston вентилятор руу орохдоо дандаа амьсгал авалтын гаргалтын хавхлага нээгдэж абсорбер ажиллаад шахагдахдаа зөвхөн piston вентилятор руу явдаг гэсэн үг. За энэ үед бол мишок нь бас одоо нөөцлөгч уут болдог учраас энэ үедээ piston вентилятор руу бас тодорхой хэмжээний хий ордог гэсэн үг. Тэгэхээр
писний вентиляторын үед энэ мишок бол дандаа нөөцлөгч үүрэгтэй. Тэгэхээр автомат дээр ингээ авцсан, мануал дээр юм уу эсвэл ингээ автомат дээр авцсан тохиолдолд ингээ мишок нь хөдлөөд байх бол ерөөсөө тухайн хүн амьсгал орсон гэсэн ойлголттой биш. Писний вентилятортай аппарат бол дандаа хөдлөх боломжтой. Тэгэхээр тэр мишок бол өөрөө дандаа нөөцлөгч үүрэгтэй учраас амьсгал авалт гаргалтын үед ингэж татгшаа гадагшаа хөдлөх бол ерөөсөө асуудал биш гэсэн санаа. За тэгвэл энэ писний вентилятор дээр ямар нэгэн байдлаар лик үүслэе гэж бодоход яах вэ гэхээр яг энэ технологи бол одоо below гүйл болохоос ш descending тийм одоо уруудж байгаа below-тай яг адилхан технологи гэсэн үг. Доошлоо дээшлэлээ. Харин эсрэгээрээ ascending бол дээшлээд ингээд доошлж байгаа. Түрүү ингээд зурган дээр илүү сайн харагдчихсэн. Тэгтэл энэ үед одоо ямар нэгэн байдлаар энэ circuit дээр лик үүслээ. За энэ fresh gas flow багаар өгж байхад түүнээс илүү том хий алдагдал буюу лик үүслээ гэхэд өрөөний агаарыг сорох байдлаар ажилладаг гэсэн үг. Тэгэхээр өрөөний агаарыг сорж буцаад хэвийн ажиллаж байгаа юм шиг ажиллах боломжтой байдаг. За ийм тохиолдолд бол одоо хүчил төрөгчийн дутагдалд орох, гипоксид орох тухайн хүндээ өгж байгаа тэр хүчил төрөгчийн одоо хувийг байнга хянж харахгүй бол одоо эрсдэл бол байж боломжтой байдгаа гэсэн үг. За ер нь бол писний вентилятороор бол ихэнх аппаратууд хийгддэг. Гэхдээ яг энэ номн дээр л бичигдсэн байгаа гэсэн Миллерийн номн дээр бичигдсэн байгаа. Гэтэл Драгри аппаратнууд бол дандаа писний вентилятортай. Түрүүний харж исэн тэр аппаратнууд бол дандаа нөгөө GE-ийн аппаратнууд бол ер нь тэгж хийгддэг. Харин Драгри аппаратнуудад түрүүний тэр одоо эрсдэл байгаад байгаа шүү дээ. Энэ амьсгал авалт гаргалтын үедээ ямар асуудал байгаад байгаа, энэ одоо авалт гаргалтын процессд ямар нэгэн том лик гарлаа гэж бодоход тэр ликийг шийдвэрлэх арга нь юу вэ гэхээр лик үүсгэж шууд өрөөний агаараар амьсгалуулаад хангалттай хүчил төрөх тухайн хүнд очихгүй байна. Ийм эрсдэл үүслэх гэхэд ийм туслах хавхлагтай байдаг. Тустай ийм хавхлагтай. Тэнгүүд энд ямар нэгэн байдлаар лик үүсчих юм бол энэ хавхлага нэгдээд одоо гипоксид орох хэрэгцээс баг зэрэг сэргийлж өгдөг гэсэн. Тэгээ энэ хавхлага нэгдчих юм бол өрөөний агаараас хүчил төрчийг аваад одоо холдож гардаг гэсэн. Тэгэхээр энэ хавхлага нэгдэж байгаа гэдэг тохиог бол Драгри аппаратн дээр харагдана. Тэгэхээр энэ том лик үүссэн байна гэдэг аларм басна гэсэн. Тэгэхээр ийм технологитой Драгри аппаратууд бол байдаг. За одоо энэ Драгриийн Fabius харагдаж байна. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн ascending буюу дээшээ ингэж хөөрж буудаг хөөргийн аппараттай байвал илүү одоо эрсдэл гарах юм бол шууд таних боломжтой. Descending буюу буураад дэдэг ийм доошоо байх юм бол энэ лик үүсгэд бол танигдахгүй байх эрсдэлтэй байж болно. Piston бол яг хуу piston болон descending хоёр бол төстэй. Гэхдээ нэг нь below, нэг нь болохоор зэрэг single circuit учраас одоо эрсдлийн хувьд төстэй байж болно. Гэхдээ piston вентиляторыг бол одоо илүү одоо лик гараад агаараас сорж авах үед тусгай хавхлага нэгддэг гэсэн санаа. За энэ дээр бол түрүү харж ирсэн шүү дээ. За яг хуу зарим GE-ийн аппаратнууд, Iomed-ийн аппаратнууд бол дандаа гаргалтын үедээ энэ дахиад юм decoupling valve гэж нэгдээд тэгээ энэ амьсгал авалтын хавхлага хаагдсан байгаа тохиолдолд бол писний илүү хий орно гэсэн үг. За flow eye anesthesia буюу volume reflector байх юм бол энэ нь яг яадаг вэ гэхээр одоо орчин үеийн Mindray болон бусад одоо ил тийм below-гүй вентиляторууд дулаан аппаратууд бол ийм технологитой байдаг. За энэ нь яадаг вэ гэхээр fresh gas flow буюу одоо хийн урсгалын холимог байж байгаа шүү дээ. Энэ холимогоор vaporizer-аар дамжаад амьсгал авалтын үедээ орохдоо зөвхөн fresh gas flow-гоос гадна одоо энд газ volume одоо volume reflectorтэй байдаг гэсэн үг. Яг энэ volume reflectorтэй. Тэгээ эндээс тодорхой хий орно, fresh gas-аас тодорхой хий орно. Ингэж амьсгал авалтын үед холимог хий орж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ volume reflector байгаа тохиолдолд бол энэ ногоон болон шараар тэмдэглэсэн байна. Энэ үед бол ямар нэгэн хий холдохгүй гэсэн үг. Энэ дээр ямар технологиор ажилладаг вэ гэхээр ер нь бол яг below-тай төстэй. Гэхдээ энд бол ямар нэгэн байдлаар илүү даралт буюу
below house дотор байж байгаа тэр даралтаас илүү ямар нэгэн давхар даралт compressed air үүсэхгүйгээр дандаа нэг хийгээр явдаг гэсэн үг. Энд нь тусна нэг хий холдохгүй хавлага хийчихнэ гэсэн үг. Тэгээ энэ үедээ амьсгал авалтын үедээ шахчаад буцаас хорох механизмээр ажилладаг буюу rebreathing system гэдэг бол энд жинхэнэ ажилладаг гэсэн үг. Тэгэхээр энэ одоо системтэй байгаа тохиолдолд бол fresh gas flow бол амьсгал авалтын үедээ хэрэглэнэ гэсэн үг. Харин амьсгал гаргалтын үедээ ямар нэгэн байдлаар fresh gas flow бол огт хэрэглэхгүй. Түрүү одоо below дээр та бүхэн харж исэн гаргалтын дээр ч гэсэн fresh gas flow бол ашиглаж исэн. Гэтэл энэ flow eye дээр бол зөвхөн fresh gas flow амьсгал авалтынхаа үе дээр хэрэгэлдэг. Тэгхийн бол энэ хий бага хэрэглэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр ямар байдлаар хий бага хэрэглэгдэж гин, ямар байдлаар хийг одоо аль болох бага хэрэглээд scavenging system-ээр бага хий гаргах вэ гэдэг технологи дээр улам сайжраад явж байгаа гэсэн үг. За тэгвэл амьсгал гаргалтын үед яадаг вэ гэхээр амьсгал гаргалтын үедээ тухайн одоо эндээс гаргалтын дээр очиж байгаа fresh gas flow байгаа шүү дээ. Энэ тохиолдолд бол энэ volume reflector бол илүү гаргалтын дээр илүү ойр байж scavenging system руу бол хий гадагшилдаг гэсэн үг. Тэгэхээр энийг бол аягүй сайн мэдж явах хэрэгтэй байдаг. За ийм volume reflector бол яг өөрөө одоо жишээлбэл төсөөлж бодох юм бол татаад сунгаад ингэж ажилтдаг гэсэн үг. Тэгээ энэ тохиолдолд бол бидний удирддаг тэр PEEP болон EPL хавлага бол дандаа scavenging system-ийн өмнө нь байждаг. Тэгэхээр энэ тийм том ачаал өгөхгүй гэсэн үг. Хэрвээ энэ дунд нь байгаа тохиолдолд бол энэ том ачаал өгөх эрсдэлтэй байдаг. За жишээ болгож энэ одоо системийг харуулж байгаа. За жишээ болгож орчин үеийн одоо Mindray-ийн A9 гэдэг аппаратны талаар ярих гэж байна. За ийм тохиолдолд бол энэ pneumatic диаграмыг харж байна. За мэдээж автоматик болон мануалгийн хоёр төрөлтэй байгаа. Гар дээр аавна эсвэл автоматар аавна. За мануал дээр байгаа тохиолдолд бол энэ volume reflector бол ерөөсөө ажиллахгүй. Яг нь энэ A9 дээр бол volume exchanger гэж нэрлэж байгаа. За энд бол ерөөсөө ямар нэгэн байдлаар одоо энэ volume exchanger бол гар дээр авч байгаа тохиолдолд ерөөсөө ажиллахгүй гэсэн үг. Энэ үед бол EPL-ийн авахлага том үүрэгтэй. EPL-ийн авахлага дээр бид нэр одоо нээж хааж таралтаа зохицуулах боломжтой байдаг гэсэн санаа. Тэгээ амьсгал авалт гаргалтын дээр бол энэ ихийн урсгалаа зохицуулж явчихна. Гэтэл автомат болгоод ирэнгүүт энэ volume exchanger бол шууд холбоотой болоод EPL авахлага бол автомат болгож байгаа тохиолдолд ерөөсөө ямар ч хамаагүй гэсэн үг байхгүй юу. Тэгээд эндээс бид нар хийн урсгал эндээс орж байгаа. Тэгээд энэ дээр бол яг уу driving gas гэдэг энэ дээр нэрлсэн байгаа. Гэхдээ driving gas-ыг энэ AIS дээр болохоор яг нөгөө below house-ын дотор орж байгаа driving gas шиг биш. Газ модулаар reflector газ модуль маягаар оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр шахах байдлаар л ажилладаг гэсэн санаа. За тэгээд ерөнхий зарчим нь бол энэ flow eye системтэй бол төстэй. Тэгээ ийм байх юм бол нэгдүгээрт ашиглаж байгаа хийн систем бол fresh gas flow бага байна. Хоёрдугаарт эргэлдэж байгаа rebreathing системдээ бид нэр бага одоо урсгалаар хянах боломжтой. Бага урсгалаар өгөөд low flow урсгалаар ингээд тухайн хүндээ өгөөд амьсгалуулах боломжтой буюу энэ үед яах вэ гэхээр тухайн уршуулагч бол бага хэрэглэгдэнэ. Уршуулагчийг хэмнэх одоо байгальд ээлтэй байдлыг бол зохицуулах журмаар энэ рефлекторыг бол сонгох боломжтой гэсэн санаа. За энд бол ингээд харагдаж байна. Энэ тавцангийнхан доор ингээд volume exchanger нь байдаг. За энд бол ингээд өнгөөр ялгаад өгсөн байна. Энэ гаднаас ирж байгаа энэ хий болвол рефлектор газ байгаа. Гаднаас өгч байгаа энэ хооронд ямар нэгэн хий холилдсон байдал бол явагдахгүй. Энэ дотор байгаа хий болвол тухайн өвчтөнд очиж байгаа амьсгал авалт гаргалтын авахлахаар очиж байгаа хий гэсэн үг. За тэгээд энэ дэлгэцэн дээр болохоор зэрэг ингэж ихсээд багасаад ингээд шууд хянах боломжтой гэсэн үг. За дараагийнх нь болохоор үндсэн 3 төрөл байдаг гэсэн. Гэхдээ орчин үед бол одоо амьсгалын аппаратн дээр хэрэглэгдэж байгаа турбины системийг унтуулгын аппаратанд нэвтрүүлээд одоо blower буюу одоо юу гэдэг эргэлдэж байгаа маш юм спин системээр ажилладаг
гэсэн үг. Ийм спин системийг бол дундуур нь оруулаад ирчихнэ гэсэн үг. Орчин үеийн аппаратнууд бол ер нь л тэгж үйлдвэрлэж байгаа. Драгерийн аппаратнууд, GE-ийн аппаратнууд, Акома. За Акома бол яг било вентилятортай. Орчин үеийн аппаратууд нь бол ялгаатай байдаг. Тэгэхээр амьсгал авалт гаргалтын үед ямар ялгаа байгаа вэ гэдгийг харцгаая. За жишээлбэл fresh gas flow бол эндээс орж ийн. Энэ үед бол одоо pressure sensor байрлуулад тэгээд энэ дээрээ эргэн амьсгалах систем нь бол энд ажиллаж байгаа байхгүй. Тэгээд энэ тухайн одоо мишокн дотор байгаа эхийн амьсгал авалтын үедээ ороод бүтэн орно гэсэн. Тэгээд энд бол тодорхой эхийн урсгал үүсгэж даралт болон урсгалын үүсгээд fresh gas inflow-оор оруулаад дамжина гэсэн. Тэгээд буцаа гарахтаа болохоор зэрэг шууд гадагшлах боломжтой. За энэ үед бол биле вентилятороос ялгаатай нь юу вэ гэхээр илүү энэ мишок нь амьсгал авалтын үедээ хоосон болоод амьсгал гаргалтын үедээ дүүрээд гих мэтчлэн ажилладаг. Тэгэхээр энэ бол биле вентилятороос ялгаатай зүйл нь энэ байна. За писний вентилятор бол ингээд нөөцлөх байдлаар үүрэг гүйцэтгэдэг байхад турбинтэй байх юм бол амьсгал авалтын үедээ хоосроод буцаад нэгдэд явна гэсэн санаа. За fresh gas flow compensation гэж байгаа. За энэ дээр бол яг хуучин аппаратнууд, орчин үеийн аппаратуудыг харьцуулсан зүйлүүд бичигдсэн байсан. За хуучин дээр бол яг урсгалаа нэмэх тусам тухайн одоо орж байгаа эхийн буюу tidal volume бол шууд хамааралт урсгалаас хамааралтай ингээд нэмэгдээд явдаг гэсэн үг. Орчин үеийн аппаратууд бол тийм биш. Урсгал хэдий нэмсэн ч гэсэн яг тэр эзлэгнэрээ орох технологитой байдаг гэсэн санаа. Тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Ерөнхийдөө бол вентиляторын талаар чухал ойлголтууд нь юу вэ гэдэг талаар хэлхийг хичээлээ. Тэгээд та бүхэн цаашдаа илүү олон мэдээллийг оруулахыг хичээх учраас subscribe болон like дараарай. Ямар нэгэн төвөгтэй болон асуумаар санагдаж байгаа, энэ дээр ингэж байгаа штэ, энгийн байгаа штэ гэж байгаа юмнууд байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.